Яруу найргийн хувьд бол надад одоо аав минь та 100 тасрахгүй аим, аав минь та амьдрал тэмцэлд нуграагүй нуруу гэд ингээд нуграхгүй нуруу гэд бид нар бүгдээрээ л мэдэн шүү дээ энэ дуу те бүгдээрээ дуулж үдээ хүрцгээсэн. Манайхаа одоо ингэдэг аав нь нас орлоо штэ ертөнцийн мөнх хүсийг үзүүллээ. Тэнгүүт би аавг болчихлоо гэдэг. Эсвэл аавтайгаа хамт өсөөгөө хүүхдийг чи аавгүй гэдэг. Тий. Үгүй шүү дээ. Тий. Аавгүй юм бол тэр хүн хаанаас үүсэх юм бэ? Тий шүү дээ. ертөнцийн бүх хүн аавтай. Аав нь байдаг ч бай, байдаггүй ч бай, мөнх хүсийг үзүүлсэн ч бай, үзүүлээгүй ч бай, хамт өссөн ч бай, өсөөгүй ч бай, аавтай. Тэр аавын мөнх судал, тэр аавын одоо мөнхөд үргэлжлэх ген, тэр аавын аран шин, тэр аавын одоо мэдрэмжийн тасархай тэр хүүхдээр үргэлжилсээр л байдаг. Чиний ард аав гэдэг энэ агуу том уйл, аав гэдэг ертөнцийн энэ том ам байсаар л байгаа гэдгийг хүн болгон санаж яваасай л гэж би хүсдэг. Тэрнийг одоо энэ нэвтрүүлгээр далиндуулаад бас хэлмээр байна. Тучны удаан тожин нараас халахын голдоо ухаа дуудсан цэрэг юмдаа аминта зонд тасраагүй амта нуграагүй нуруу осоор амины жам торчлонгийн хоёр үндэсний нэгэн таваа уяарч суух миний житээ Улганд гала бадраасан ачтаа аминта зон тасраагүй амта аминта амьдрал тэмцэлд нуграагүй нуруу сургаад үгс тань